За нэг хэдийн юм асууна. Эхнийх нь нэгдүгээр төр хязээ хувийн хвшилтийг өрсөлдөхөө болох вэ гэдэг асуудал байна. Одоо энэ 2029 он одоо төсөөлж байгаа төсөөл төр чи ийм өгүүлбэр алгаа. Өнөөдөр хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний чинь 74 төр үйлдвэрлэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний чинь 90 тэрбум гэж бодох юм бол улсын үндэсний зарлага чинь 35 их найд буюу нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 3.1-ийг эзэлж байна. Өдрөөс өдөр төрөмжт компаниуд нэмэгдэж байна. Тэгээд төрөмжт компаниудын өөр ашигыг, төрөмжт компанийн ашиг орлогыг, төрөмжт компаниудын үйл ажиллагааны зардлыг эсвэл ашиг алдагдлыг энэ төсөөллүүдээр яаж бодсон юм бэ? Тусдаа нэг юм аж ахуйн хөгжил байгаад их юм уу гэдэг. Саяхан нийслэл тусдаа вант улс байсныг бид нар харлаа шүү дээ. 10 см замыг 70 сая төгрөгөөр барьна гэж туулын ордны зам оруулж ирж байгаа. 10 см шүү дээ. Бид нар одоо ингээдлээ мөнгөтэй болсон улс юм уу? Эсвэл ингээд төслийнхээ ирэмбийг ядаж чадах болсон юм уу? За эдийн засгийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүн чинь хизээ бодит амьдрал дээр иргэдийнхэн гар дээр орлого болж очих юм бэ? Хизээ худалдаа авах чадвар сайжрах юм. Хизээ иргэдийн амьдрал ахуй сайжрах юм. Нөөцийн мах гэж сайн нэг засаг байх улс төр хийж явах шиг байна. Нөөцийн мах гэдэг бол үнэндээ бага дунд орлоготой иргэдэд зориулсан хавар махны үн нэмэхээр тодорхой түвшин зархаар хийж байгаа буюу тийм одоо бага дунд орлого эмзэг бүлгийнхэнд зориулсан одоо төрийн бодлого үстэй хөр сайтай. Та өөр хөдөө аж ахуйн сайдэр зөндөө олон жил ажилласан. Тэгтэл одоо Монгол улсын иргэд чинь бүгдээрээ эмзэг бүлгийнх болчлоо. Өнөөдөр засгийн газар махны очирд иргэдийг хооронд нь зодтолдуулж гин, уралцуулж гин, муудалцуулж гин. Мах чинь магнаг боллоо. Энэ сүүлийн хэдэн жилийн бодлогыг чинь буруу үрдүүл гэсэн. Хизээ иргэдийн амьдрал дээр бодит орлого болж очих юм бэ? Бид нэр дандаа юм сайхан юм яриад хэдэн жил суух юм. Энэ үр дүнгээр байгаад их юм уу? Тэгээд айгүй сайхан бодлого яриад экспортонд гаргаж байгаа мах чинь $4 буюу 15 мянга. Махаа хямдруулаад зарж байгаа, иргэдээ зарж байгаа гэдэг байгаа мах чинь бас 15 мянга. Экспортонд гарч байгаа мах иргэдээ худалдаалж байгаа мах хоёр чинь үнийн дүн яагаад адилхан байна? Ийм төрлийн бодлого гэж байд юм уу? Нэг сарын өмнө намайг чуулган дээр махны үн 30 мянга болчлоо гэж ярьжсанаас хойш өнөөдөр махны үн 30% болчлоо. Макро микро эдийн засгийн бодит үзүүлэлт тоонууд чи иргэдээрээ буухгүй байна. Худалдаа авах чадвар сайжрахгүй байна. Өдрөөс өдөрт ядуураад байна. Бид нар хэрвээ ядуурлахын шугамыг багахан өөрчлөхөд нэг иргэдийн чинь бараг 70% ядуурлын шугам руу очлоо. Хэмжих нэгжээ агуулгаа өөрчлөөд бид нар тэрийг өөрсдөө магтаад байж болохгүй. 2026 ямар нэгэн сонгуульд цор ганц жил. 2027 ерөнхий сонгуульд, 2028 их хурлын бол орон нутгийн сонгуульд. Ядаж энэ сонгуулийн жилийг ашиглаад улс төрийн шийдвэрүүдийг гаргаж болдгүй юм. Хэдий бол бид нар Канадаас олон цас харах гэсэн. За төсвийн доктортой байдлын зөвлөлд, төсвийн доктортой байдлын хууль гэдэг одоо 23 дахь удаа 22 дахь удаа өөрчлөгдлөө. Гэхдээ ийм доктортой байдал гэж байд юм. Нэг бол одоо нэрийг солих хэрэгтэй шүү дээ. Энэ яагаад ингээ 22 23 дахь удаа өөрчлөгдөд байна уу гэхээр буруу тооцоод байна гэсэн үг. Буруу тооцоод байгаа учраас аргагүй ихэнд энэ хуульд өөрчлөлт оруулаад байна гэсэн үг. Одоо бид нар ч алдсаас нүүрсээ эдхийн юм зардаг. Орлогоо өдрийнхөө өөдрөөр төсөөлждөг. Зарлаа төрүүлээ гаргацдаг. Оны эцэстээ мөнгөгүй болчдөг. Тэгээд цаашид бид нэр одоо улсын төсвийн чинь 75 бараг 76 орчим үеиг урсгал зарлалт эзэлж шүү дээ. 2028, 2027, 2029 онд улсын төсвийн хэдэн хувийг урсгал зардал эзлэх юм бэ? Та нарын тооцоогоор. За тэгээд тодруулж. За инкурсэд хариулъя. За тантай санал нийлэх зүйл байна, нийлэхгүй зүйл байна. Ер нь өрхийн орлого тасралтгүй өсч ирж байгаа. Өнөөдөр бид амьдарч байгаа энэ орчингол харах, хэрэгжилж байгаа хэрэглээг л харах. Өрхийн орлого амьдралын чанарт гарч байгаа өсөлтийг ерөөсөө өгсөж болохгүй. Хамгийн эхний үзүүлэлт дундаж нас чи 15 6 жилээр уртсчаад байна шүү дээ. Тэрийн цаанд ямар их амьдралын чанарын өөрчлөлт, эрүүл мэнд хоол, хүнс, амьдрах орчны өөрчлөлт явж байгаа билээ. Материалыг авах талаар бол бид сүүлийн энэ 20 жил маш одоо их агц гаргасан ийм улс орны тонд орж байгаа шүү дээ. Дундаж орлоготой орн болчихлоо шүү дээ. Гадаадын зээл тусламжаас салаад бид тэр зөвхөн одоо хөрөнгө оруулалт, эдийн засгийн одоо зээл хамтын ажиллагаа хөгжүүлдэг орн болж хувирж байна. Өрхийн орлого бол өнгөрсөн жил
5% гарсан. Хөдөөд 10% орлого, мөрхөө орлого нэмэгдсэн. Улаанбаатарт 2% байна. Хөдөө талдаа энэ чиглүүлсэн зорилт хөтөлбөрүүд энэ экспортыг дэмжсэн бодлогын үр дүнд хөдөөгийн орлого нэлээд сайжраад орон нутгад байгаа төрийн албан хаагчдын нөгөө нэмэгдлүүд 20-40% нэмэгдлүүд үүсчээд ирсэн. Тэнтэй холбоотойгоор ер нь хөдөө орон нутгад талдаа илүү орлоготой төв суран газар хүнд байна. Мах гэхэд бол жилдээ нэг 8-9 мянган тонн махыг нөөцлөөд нийслэл Улаанбаатар хотын 4-5 сарын одоо яг ийм хаврын дарчиг үед зохицуулт хийдэг л ажил байхгүй. Тэр ажлаа нийслэл хийгээгүй л асуудал. Гэтэл энийг бол экспорттой хольж болохгүй. Экспорт чинь бараг 100 мянган тонн 350 сая долларын мах экспорт нь гарч байгаа шүү дээ. Тэр чинь бүгд хөдөөдөө малчны хордог болж очиж байгаа. Үйлдвэр аж ахуйн нэгжтэй очиж байна шүү дээ. Тэ адууны мах чинь бараг 70%, сарлагын мах, ямааны мах гэдэг ер нь нэлээд явж байна. Энийг бол ер нь яг энэтэй битээ зөвөрлж сааруулах зүйл битээ яриасаа гэж бодож байна. Бид чинь 30 жил махаа гаргая гэж мөрөөд цаардаг юм шүү дээ. Сүүлийн 3 жил бид нэг 300 сая долларыг гаргадаг болоод уулуурхаан бүтээгдэхүүн 5 бүтээгдэхүүн хажуугаар ноос ноолор 2 чинь 300-аас дээд сая доллар орж ирж энэ эдийн засгийн бүтц чинь бас их нэлээд өөрчлөлт орж ирж байна. Төрийн өмчийн компаниудын 25% цөөлөх бодлого засгаас байрж байгаа. Тасралтгүй цөөлж байгаа. Нэгтгэж байгаа. Сая Эрдэс Монголыг татан болгосон мэдэн те. Одоо бүх компаниуд нэгдэх ажлууд тасралтгүй явагдаж байна. Төрийн байгууллагуудын бүх чиг үүргийн шинжилгээ хийгдээ дуусч байна. Одоо төсвийн тодтгол эсвэл намар төсвөттэй хамт энэ засгийн газрын бүс бүрэлдэхүүнээс ахуулаад олон зүйлийг бид нар оруулж ирнэ. Давхарцсан чиг үүргүүд, ажлын уялдаагүй байдлууд, шаардлагагүй одоо бүтцүүдийг нэлээд зөрөгтэй зэгцлэнэ.